Өнөөдөр хоо бичлэг тавтай морил. За ингээ өнөөдөр би юу хийж байгаа вэ гэхлээр Halloween болох байгаа учраас зөв маргааш болон заяа. Гэтэ би өнөөдөр хийчих гэж бодсон. Гэтэ би энэ бичлэгийг 31-нд тавья. Маргааш тавих гэсэн үг. За тэгээд өнөөдөр бол миний анхны бичлэг учраас жоохон туршлагагүй байж магадгүй. Гэтэ яг жоохон туршлагагүй байгаа болохоор юм жоохон уучлаарай. За тэгээд би одоохондоо утсаараа бичлэг хийж байгаа. Тэгээд дараадаа ингээд өргөжөө дэгжээд ингээд камер аваад мик авах бодолтой байгаа. За тэгээд тэр хүртэл та нар маань бичлэгээ үзээл байгаарай. Тэгээд би тэндээс хойш бас гоё бичлэг хийнэ. Тэгээд та нар маань миний бичлэгийг дуустал үзээрэй. За тэгээд бичлэгэндээ татна. Тэгээд би энэ хоёр дүрүүд хувирах байгаа. Гэтэ энэ дэлхийн дүрийг харж байгаа бол Inside Out байгаа. Inside Out-ийн бүх Inside Out 2-ын дүр төвөрч байгаа болохоор хоёр дэд бүх сэтгэл хөдлөлүүдийн хувцсыг өмсөж үзэх болоо. Нүүр мөр бодолт бол ямар ч их зүгээр хувцас хунаар өөрийгөө ингээ өөрчлөн гэсэн. Үс маань адилхан болох нь юу ямар ч тэгээд үзнэ. За тэгээд бичлэгээ дуустал үзээрэй. Бичлэг дуустал хамт байгаарай. За тэгээд бичлэгээ тавтай мөрөл. За манайхаа. За одоо шууд хувцалтаа эхлэх үү. За би эхлээд Caroline-ы дүрд орох гэж байгаа байхгүй юу? Caroline-ы дүрд бол би өнснөөс хувцаа бэлдээг байгаа. Тэгээд яг шууд ингээд энтийн байдлаар ухаж үзье гэж бодсон. Яа. Тэгээ энэ дүрийн хувцсыг сонгох хэрэгтэй. За тэгээд би гял 6 аргатай. Бичлээ манайхаа. За ерөнхийдөө бид нар одоо шууд хувцас сонгоё. За энд харагдж байгаачлан одоо сайн хараг Caroline-ыг та нар сайн хар. За энд харагдж байгаачлан Caroline-ы яг нүдэнд ингээд харагдж байгаа нь ийм шар цув байгаа. Ийм надад шар цув байгаа заяа. Ийм хараа. Ийм шар цув байгаа заяа. Гэтэ надад өөр шар цув байхгүй тэгээд энийг бүдэр өмснө шар цуваараа. За тэгээд нэг ийм дотоороо юу өмсөн маань харагдахгүй байгаа. Тэгэхээр би зүгээр төр зүрэмч ингээд ийм хар мак өмсгий гэж бодсон. Тэгээд энэгээр нэг жоохон ягаан юм унжаад байгаа. Тэр нь надад жоохон орлуулах юм болдоогүй. Гэхдээ манай дүүгийн ийм жижиг юб болсон зэрэг. Тэгээд зүгээр орлуулах нь зүгээр яг энэ аваараа л ингээд унжуулаад ингээд татсан гэсэн үг. Тэгээд яг. Тэгээд хамгийн юм одоо ингээд доогоорх өмд нь болохоор заяа надад бас олдохгүй аахгүй юу. Гэхдээ би юм Caroline шиг бариу өмд өмсдөг байхгүй юу. Би юм одоо Caroline шиг юм бариу өмд өмсдөг байхгүй юу. Биний сонгохгүй зүгээр ингээд бариу өмд өмсдөггүй байхгүй. Тэгэхээр би зүгээр дотоороо өмсдөг юм надаа юм нэг хар юм бариу өмд байгаа даахгүй. За тэгээд энийг өмсөе өөр арга байхгүй. Тэгээд ядж байгаа одоо энэ харагдж байгаачлаа ингээд Caroline-ы өмд нь юм ирээн байгаа даахгүй. Гэтэ минийх ирээн биш. Яг. Тэгээд даавар гутал байж надаа бүр шар гутал бүр нэгч байдгүй зэрэг нэгч байдгүй. Тэгээд надаа байдгүй зэрэг. Гэтэ байвал штэ тавч хэл байгаа зэрэг. Бага тавч гэж юм. Гэтэ яг за тэгээд бүдрээ энэ ингээд лүкэ өмсчөө тэгээд тавцаа өмсчлөө. Ийм харагдчих. Гэтэ төстэй үү? Түн төстэй. Одоо үсээ зөө. Үс болохоор богино авахгүй миний үс шал өөр ууртахгүй. Тэгэхээр үсээ яах вэ? Үсээ зүгээр ингээд энийг ингээд дотор нийцээд өгдөө. Caroline-ы үс нь нэштэй цэхэрэмгтэй. Тэгэд миний хаяад харамгтай. Яаж утсан би юу гэж цэхрээр бодлоо явж байгаа. Надаа үнэхээр яг үнэндээ юм термос зөхгүй байгаа. Амар тийм зөхгүй юм шиг. Яаж цацсан юм өстэй би хизээж уухгүй.
Тэгээд надад өстэй энэ дээр Coraline-ыг юу хавчаар зүүж яваад байдаг байхгүй юу? Хавчаар зүүж яваад. Ийм хавчаар. Яа, ихтэй тоонд өстэй. Тун шүү бүр тунд. Хараа, ийм гоё. Гайгүй бол. Хараа. Ер нь бол Coraline баг Coraline. Би Coraline шиг зогсчихлээ. Яа зогсоолаа. Зааварсан юм. Зэм нэг жижигхэн дэжд гондог томжож магадгүй шүү. Яаш нэг ийм харагч. Ихтэй нэрээ адилхан байна. За би энэ хэсэгтээ ер нь бол амар адилхан байсан болохоор за 9.5 үгүй. Тэгээд дараагийнхаа хуцалтаа харахын тулд би буцаад энгийн хуцаа өмсөдгийг. Тэгээд хуцаа өмсөж болцсон. За энгийн хуцаа өмссөн. За энэ зүр ингэ байж. За. Одоо ийштэй би хэний дүрд орох вэ гэхээр шууд одоо энд харагдж байгаа одоо шууд Joy эсгэлийг бодчих юм. Joy эсгэлийг тэгэхээр Joy мөн эсгэлийг билээ надад тийм яг Joy хуцлалт яг үндэ байхгүй. Тэгээд бүгдээрээ Joy бигэл хараадахыг тэгээд олцсон. Даа нэг сая хуцлаа. За. Бисээ Joy хуцлалыг харлаа. Тэгсэн чинь надад бүр үнэхээр тийм байхгүй зав. Бүр үнэхээр Joy хуцлал. Үнэхээр бүр юу ч авахгүй зав. Бүр паласны П үсгэн жаахгүй зав. Ба дрэсний Д үсгэн жаахгүй. Би бүр ямар зохицуулгаж утсан гэсэн надад ногоо өнгөтэй юм баг байдгүй юм байна. Тэгэхээр Joy уцлалтыг алгасан. Тэгээд төгшөөрийн уцлалтыг хөтөлж үзмээрээ. Төгшөөрийн уцлалт бас надад байхгүй. Надад улбар шар юу байна? Улбашаар хувцас бүр юу ч гэдэг юм бэ? Бүр нэрнгээсээ яг үндэ бол надад бол ногоо юм хальт яваад байгаа байхгүй. Улбашаар юм бол бүр нэг чанга уушлаар манайх. Одоо бүгдээрээ тэгвэл шууд уурын хувцалт руу орцгоо уурын хувцалтыг бараг цээжилсэн. Гэхдээ бүгдээрэнд нь уурын өмд нь ах. За шууд Джесс өмд оруулж гэж бодож байна. Тэг. Джесс өмд оруулаад тэгээд дээгүүрээ зүгээр цагаан цанц өмсөв тэгээд зангиа өмсөв Джесс өмд өмсөв болоо. Рүүдэд тийм хөөдөө би харуулъя. За. Өмдөөрөө би бас саяны энийг сонгосон байгаа. За ингэж харагдана. Энэ өмд бол нэг гоё биш зэ. Ягаад гэвэл миний өмд гоё л доо. Гэтэ яг уурынхтай яг адилхан уу гэвэл үгүй зэ. Уурлын нэг юм баруун дээртэй хүний хахгүй дээрээс нь баруун бор өнгөтэй хахгүй ихтэй хүний. Тэгээд надад тийм өмд байхгүй байсан болохоор би энийг оруулж ин зэ. Надад үнэхээр баруун байдаг шүү. Яг хэлэхэд энэ юу вэ гэхээр миний төлөө олгож ирсэн юм байна шүү. Энэ миний шовтраад идэв аа тэгээ би энийг чангалтай. Тэгвэл эсвэл гэдэг байхгүй юм. За ингэж үү. За тэгээд би шүү цагаан хамлаараа мэдээж өөрийнхөө цагаан хамт юм байна. Зүгээр цагаан. Цагаан хамт өмсөв. Тэгээд мэдээж зангиа тагаа. Тэгээд зангиа нь арай өөр юм байлаа. Яг яг эндээ адилхан яг юм байна. Яг юм заагууртай. Гэтэ өнгө нь арай өөр юм байлаа. За тэгээд энэ хувцлал байгаахгүй. Тэгээд энэ хар гуталтайгаа л гэж санаад штэ. Хар гуталтайгаа зөө. Тэгээд хар гутал нь
болохоор хар гутал нь болохоор зүгээр гутал байгаа. Энийг яаж авч ирсэн. За ингээд би харсан шүү манай. Харсан шүү. Бис гутлын сайн баттгсан би буруу санаад байж магадгүй. За тэгээд хар гутал тэгээд ингээд өмд өмцсөн байгаа. Тэгэхдээ тэр нь тэлээдээ. Надад тэлээ авахгүй. Юм буй би чи юмгүй үгүй. Замарч тэгээд байгаагаа өмсчөө тэгээд улзаа гутлаа гэлээ. Надад бол яг өглөө хар гутал байсан шүү байсан. Тэгээд яг нэг аим муу болсон дээ шинэ гутал аваад тэгээд шинэ гутал амгуулаад тэрийгээ нэг айл өгтөд өгсөн байхгүй манай нэг хамаатны юм байдаг. Тэгээд тэрэндээ өгсөн гэсэн тэгээд надаа энэ үзүүрэн л гарах болохоор зүгээр гэж бодчих шин. Үзүүрэн л гарах хэрэгтэй. Тэгэхээр гайгүй хаа би ч одоо жоох эмэгтэй шүү дээ. Тэгэхээр чи жоох эмэгтэйлэг жоохон зам өнгө оруулах гэдэг. За тэгээд газ уцаа солилцоод болцгаая. Үнд тахгүй. Тэгвэл энэ болох юм. За уцаа солилцлоо. Би доолхтой өмсдөг юм. Яг өндрөөс гэдэг өмсчлөө. За тэгээд миний үс аваад байгаа үсээр яаж тарах вэ? Би нэг одоохондоо тэр нэг бүр ямар том юунууд ямар шууд юм захиалж болоог байгаа. Нэрээ жижигэн байгаа. Жохон томроо яхаараа бүр та нарт бүр гоё харна. Тэгээд үсүү гэх юм халдан гэх юм. Тийм харагдахын тулд жоо ингээд надад штэ гоё өмд байсан бол бүр яг гоё өсөлт гэдэг байхгүй. Дагаш надад өмд байхгүй. Иймэрхүү боллоо. Ямар жоохон адилхан боллоо гэж өөртөө ясна өмд муугай болгочлоо. За тийм болохоор би 7.5 оны лүгэндээ тэгээд дараагийнхаа лүг рүү орчих. За дараагийн хувцлалт бол аймхай байгаа. Тэр аймхай төрхийн тулд ийм хувцлалтууд хэрэг болж байгаа. Тэгээд бүр хараад here. Юу яаж цэнхэр зам өмсөөд туушин ингээд цэнхэр зам өмсөөд тэгээд гадуур нэг юм ноостой майк шиг юм байгаа заяа. Юунаа хийх юм. Тэгээд өмд нь яг жихнээсээ чернэлийн өнгөтэй юм өргөн өмд байгаа. Тэгэхээр надад мэдээж тийм чернэлийн өнгөтэй өмд байхгүй. Тийм учраас би танаас харуулъя. Өнөөдөр энэ гутлаа тайлбар бол.
гаргахай. Захлаа би жилетг нь гаргая гэж боддог байхгүй юу? Жилетг. Миний жилетг байгаа зэ. Гурван өдрийн жилетг байгаа. Дараа төстэй гэсэн жилетг юм байна. Бүр яа гэдэг юм бол баг тий. Энэ жоохон төстэй нь бол баг. Надад нэг ийм жилетг байна. Ийм гэсэн. Тэгээд доогоороо түрүүнийхээ джинсыг өмсөө. Тэгээд камер удаан болоод ашигт хэрэг гэлээ. Нэг юм харахад эндээ нэг юм ирвэхийн улаан зангид байгаа. Надад тэр зангид байхгүй. Тэр зангиг үнэн. За тэгээд бүгдээ хуцаа өмсчөөд үлдээ. За болтлоо. Тэгэхээр нөгөө хар хөтлөө болсон тийм хар хөтлөө болсон. Чи би ч гараад. Үсэн ямар байдаг лээ. Өөрөөр хэлбэл юм уу байлаа. Ийм гурвсаа зэрэгтэй юм хөө. Яа би өөр хэлэндээ анаа өглөө өгсөндөө тийм. Тэгэхээр миний өмнөд өөр хийсэн жилеттэй жоохон өөр байсан. Энэ бол бүр амар адилхан бол биш ээ. Мохоо жоохон сонирхолтой. Тэгэхээр та нараас оноогоо дээр нэрээ бичээрэй. За надад бол нь штэ 10-аас 5 оноо. Яг вэ л. За тэгээд одоо уйдгарыг өмсөж үзчихээ. Тэгээд бичлэгээ тасгая. Тэгвэл жоохон урт бичлэг болох гэдэг учраас энэ бичлэгийг ингээд дуусгах хэрэгтэй болоод байна. Тэгээд дээрэс нь надад явах ажил гарчаад тийм учраас бүгдээ газ уйдгарыг өмсөж гоныг өмсөж үзчихээ. Тэгээд дуусгаад бичлэг. Та болтлоо. За надад ихтэй дахиад энэ өмд хэрэгтэй юм билээ. Тэгээд дахиад энэ гутал хэрэгтэй юм билээ. Тэгэхээр бүгд шууд энэ гутал өмд тойрч таачаа. Цамцал одоо нэмэх хэрэгтэй. За тэр цамц нь штэ ийм хоолойтой цагаан цамц байгаа. Тэр ийм хоолойтой цагаан цамц. Надад цагаан цамц байгаа. Тэгээд бүр наасан дээр тэр бүдэрний нэг. Гэхдээ энэ хоолойгүй гэдэг зүгээр. Ийм товчтой цамц байхгүй гэдэг нэг товчлоод өмсчихлээ. Ямар ч тийм байлаа. Ямар ч төстэй болохгүй юм. Гэхдээ энэ бискигэл яа ингээд бол тэгсэн байгаа шүү зүрхээ. За ингээд ийм болсон байна. Тэгээд өснөөс богинохон зинхэр ус байгаа. Тэгээд надад богинохон ус гэж байхгүй сая. Кролайн харсан бол тийш би богинохон усгүй хаа. Кролайн шиг л ингээд чигээстэй. Өөр арга байхгүй.
Шинэ юм уу шиг харагдав. Рацгар үуч энэ. Йой. За ингээд буцаагаад ингээ төрхтөө шилжчихээ тэрий. Буцаа ингээд төрхтөө өрчлээ. Өрчлөөдийн пандын бүр хэмжээд өгсөн. За өнөөдрийнхөө бичлэгийг дуустал үзмэл нэрээ. Гонигтэй юундаа штэ. Манай өгсөн л үү. За өгөө гэж одоо тань өгөө. Тэр нь штэ. Тэгээ гой төстэй болов. Гэтэ надаа юунаас юм бэ? 8.1-ийг өгье. 8.1. За тэгээ яваа. За тэгээд энэ хүртэл хэрвээ үзсэн бол лайк, subscribe мартваа. Тэгээд та нар манай хүртэл үзсэн бол баярлалаа. За тэгээд дараагийн бичлэг ууслаа. Түр баярлалаа. Дараагийн бичлэг бүр сонирхолтой болголоо. Bye.